Оройн төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрөөр эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд зарим мэдээллийн хураангуйг хүргэе. Махны үнийн хэд өсөлт инфляцийг хөргөлөө. Дотоодын хүнс барааны үнийн инфляцид жин дарах боллоо. Саяхны хүртэл инфляцийн өсөлтөд шатахуун импортын бараа голлох нөлөө үзүүлдэг байв. 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбожээ. 150,000 гаруй мод тарьж ургуулснаас 10,000 гаруйг нь гэр хорооллын бүсэд суулгажээ. Ерөнхийлөгч Хүрэлцэх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Түр хороо байгуулах асуудал гацаж гишүүд гарын үсгээсээ буцаж эхэллээ. Трамп холбооны бүгд найрамдах Герман улс дахь Америкийн цэргийн тоог буруулахаа мэдэгдлээ. 3 дугаар чарилцаан конгресст үг хэлж 9 дугаар сарын 11-ний хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ. Америк нэгдсэн улсад Трампын хөрөгтэй паспорт хэвлэгдэнэ. Өнгөрсөн 3 дугаар сард махны үн хэд өсөж энэ нь 24% хүрч өссөн дүнтэй байна. Энэ сард ч мөн махны үн үргэлжлэн өссөөр байгаа юм. Энэхүү дотоодын хүнс барааны үн эрс өсөж байгаа нь улс болон Улаанбаатар хотын инфляцид өндөр нөлөө үзүүлсэн байна. Цаашид шатахуун мах хүнсний ногооны үн өсөх эрсдэл байна. Бордооны нийлүүлэлт тасалдвал хүнсний ногооны ургацад нөлөөлнө хэмээн Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Ургамал Совд мэдээллээ. Энэ оны 3 дугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 7.4%, Улаанбаатар 7.3%-тай байна. Жил бүрийн хавар нийслэлд махны үнийн өсөлтийг сааруулахын тулд нөөцийн махыг 400 орчим цэгт худалдаалдаг. Гэсэн ч энэ сард нийслэл гэлтэхгүй улс даяар махны үн өссөн. Тэгэхээр нөөцийн махыг урьдчилж бэлдэх улс нийслэлийн төсвөөс нөөцийн маханд их хэмжээний төсөв зарцуулах бодлогын арга хэмжээг эргэн харах шаардлагатай болжээ. Үндсэндээ махны үн 24%-аар өсөж инфляцийг хөргөдөв. Саяхны хүртэл инфляцийн өсөлтөд шатахуун импортын бараа голлох нөлөөг үзүүлдэг байсан бол энэ удаад нөхцөл байдал өөрчлөгдөж махан бүтээгдэхүүн хүнс ус ундаа гэх мэт дотоодын барааны үн инфляцид жин дарах боллоо. Банкуд хөдөө аж ахуйн салбарын зээл алгавал заавал байх нөөцөд зохицуулалт хийх арга хэмжээг л авч чадна хэмээн Төв банк мэдээллээ. Улсын төсвийн татаасаар энэ онд нийт 200 тэрбум төгрөгийн зээлийг энэ салбарт олгох юм байна. Ерөнхийлөгч Хүрэлцэх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон төрийн бодлого үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Тэрээр үндэсний хэмжээнд өрнөж буй хүнсний хувьсгал, цагаан алт, тэрбум мод болон эрүүл Монгол хүн зэрэг томоохон хөдөлгөөнүүдийн ач холбогдлыг онцолж, дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад залуусаа сургах, илгээлт 2100 хөтөлбөр болон гадаад харилцааны ололт амжилтын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцсан юм. Төрийн тэргүүний санаачилсан эдгээр бодлого шийдвэрүүдийг Чингэлтэй дүүргийн төр захиргаа, хувийн хөвшил болон иргэд эхнээс нь идэвхтэй дэмжиж байгаад ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Дүүргийн засаг дарга Мандуул өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа танилцуулахдаа 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод тарьж ургуулснаас 10,000 гаруйг нь гэр хорооллын бүсэд суулгасныг онцоллоо. За Чингэлтэй дүүргийн хувьд бол тэрбум модны хүрээнд 70 гаруй мянган модыг цоо шинээр тарьж ургуулсан байна. За мөн түнчлэн 20 мянган модыг манай гэр хорооллын айл өрхөөр хашаандаа бас өөрсдийн санаачлагаар ургуулсан ийм ажил хийж байна. Цагаан алт одоо бизнесийг дэмжсэн ийм ажлуудыг манай Чингэлтэй дүүрэг нэг онцлогтой нь бол хотын төв хэсэг байдаг болохоор бас их олон аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Мөн түнчлэн хуучин одоо та мэдж байгаа ус цагааныг түшиглээд тийм ахун одоо гар усчууд гэх мэтлэн тийм жижиг дунд үйлдвэрлэгч нар олонтой байдаг. За эндээс бол нийтдээ 1000 орчим аж ахуйн нэгжүүд бас энэ ямар нэгэн байдлаар хамрагдаж ажлууд нь бас явж байгаа юм туршлагатай амжилттай явж байна. Эрүүл Монгол гэдэг. За энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгт бид 15 цэцэрлэгт шүдний кабинет нээсэн байгаа. За үүгээрээ бид мөн ойрын орчмын ерөнхий боловсролын сурагчид болон тухайн цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний үйлчлэгт хамруулах, эмчилгээ хийх юм ажлууд бас хийгээд явж байгаа.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч хөрөлсөх салбар бүртээ олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дэд цол од медаль гардууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн Ахмад багш Дэмбэрэл санд Гавьяд багш Топцом компани зөвлөх инженер Бат Очирт Гавьяд барилгачин цол хүртээсэн бол MMB Холдинг компани хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Нацагмаад хүний Гавьяд эмч төр захиргааны Ахмад ажилтан төв санаад Гавьяд эдийн засаг цолыг тус олголоо. Мөн нэр бүхий бусад эрхмүүдэд төрийн дэд одон медаль гардуулж, үр хүүхдээ эрдэм боловсролтой өсгсөн эцэг эхчүүд, эрдэм номын багш нарт нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг өргөлөө. Төрийн тэргүүн уулзалтын төгсгөл төр засаг төмөн олноороо ололт амжилтаа баттгаж, эвийг эрхэмлэн улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнэрээ хамтран зүтгэхийг нийт иргэдэд уриаллаа. Арчилсан намын ээлжид 4.11 мэдээллийн үеэр улсын хурлын гишүүн Ладай Самбуу туулын хурдны зам төслийг шалгах парламентын механизм саатсан, мөн төсвийн их хэмжээний санхүүжилттэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар яаралтай нэгтлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Мэдээллийн эхэнд тэрбээр улсын хурлын гишүүн хаан хуйгийн санаачилсан хянан шалгах төр хороо байгуулах асуудал гацсан талаар онцлсон юм. Уг санаачлалыг 40 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан ч сүүлийн үед зарим гишүүд байр сууриа өөрчилж дэмжлэгээ татах хандлага ажиглагдаж байгааг дурдлаа. Энэ нь парламентын хяналтын механизм бодит ажил хэрэг болохгүй улс төрийн нөлөөнд орж болзошгүй нөхцөл үүсэж байгааг шүмжилсэн юм. Мөн тэрбээр нийслэлийн төсөв өрийн өсөлт болон туулын хурдны зам төслийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хамтдан хөндөж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр 2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум төгрөг байсан бол 2026 гэхэд 4 их 80 төгрөг төрч огцом нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн өр 1.5-аас 2 тэрбум $, буюу ойролцоогоор 7 их 80 төгрөг төрсэн талаар дурдлаа. Мөн 2021 оноос хойш нийслэлийн эрх мэдлийг тэлж татвар хураамж тогтоох, бонд гаргах, концесс хэрэгжүүлэх зэрэг боломжийг нэмэгдүүлсэн ч бодит үр дүн хангалтгүй байгааг шүмжилсэн. Үүний зэрэгцээ туулын хурдны зам төслийн хүрээнд гүйцэтгэгч компани шилжүүлсэн 500 тэрбум төгрөгийн асуудал анхаарал хандуулж, уг санхүүжилтийн баталгааны баримтууд нь хууль зөрчсөн байж болзошгүй. Мэргэжлийн түвшинд ч эргэлзээ дагуулж байгааг онцлов. Иймд холбогдох байгууллагууд асуудлыг нэгтлэн шалгаж хариуцлага тооцох шаардлагатайг тэмдэглэсэн бөгөөд энэ хүрээнд хотын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Энэ нөгөө Хятадын манай туулын хурдны замыг хийх гээд байгаа China Highway гэдэг компани одоо бид нар нөгөө урьдчилгаан мөнгө шилжүүлчихэд байгаа. Тэдний одоо санхүүгийн баталгааны хуудас буюу одоо бидний төслийг хэрэгжүүлж чадна гэдэг энэ баталгаа. Энэ баталгааны хуудсыг хамгийн наад захын санхүүгийн мэдлэгтэй бөгөөд даатгалаар мэргэжсэн. За дээр нь манай төрийн албаны одоо санхүүгийн зохицуулах хороо сангийн яамны хамгийн ихний мэргэжтэн харахад л энэ Монголын хууль тогтоомжийг улаан цайнд зөрчсөн ийм баталгааны хуудас байж байгаа. Ийм баталгааг хараад ийм баталгааны хуудас аваад төсвийн өрөнгнөөс гадаад зээл гэж одоо бид нар эргээд төлнө шүү дээ. Энэ өндөр хүүтэйгээр төлнө. Төсвийн мөнгнөөс 500 тэрбумыг шилжүүлсэн байна гэдэг нь өөрөө бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байж байгаа юм. Ийм бэлэн гэмт хэрэг дээр жишээлбэл хэн шалах төр хорооны нөхцөл байдлыг хараад жишээлбэл одоо юу гэдэг ардын намынхны хоорондын тулааныг хараад үйл ажиллагаагаа шударгаар хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа энэ хууль сахиулах байгууллага навилгатай тэмцэх газар санхүүгийн гэмт хэрэгтэй, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилцээс одоо энэ хууль сахиулах байгууллагууд ингээд ажиллаа хийгээч гэдэг ийм шаардлагыг л тавьж байгаа. Ерөнхийд нь авч үзвэл уг мэдээлэлээр парламентын хяналтын тогтолцооны хэрэгжилт төсвийн зарцуулалтын ил тод байдал, хууль дээдлэх зарчим зэрэг хэд хэдэн асуудал зэрэгцэн хөндөгдөж байна. Төслийг тойрсон маргаан улс төрийн түвшинд үргэлжлэж буй энэ үед хяналт шалгалтын ажиллагаа бодит үр дүнд хүрэх хэсэг нь анхаарал татсан хэвээр байна. 2021 онд шинжлэгдэн найруулагдсан хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ажилтан ажил олгогчийн харилцаанд маш олон шин зохицуулт орсон. Тиймээс өнөөдөр бид хуулийг товчоор болонгаар хөдөлмөрийн гэрээ байгууллагатай анхаарах 3 гол зүйлийг хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд дээр үндэслэн тайлбарлах болно. Хамгийн ихний анхаарах зүйл бол ажлын байрны тодорхойлт болон гэрээний хугацаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг маш тодорхой заасан байдаг. Үүнд ажлын байрны нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, ажлын байрны байршил зэрэг орно. Таны хийх ажил тодорхой бус байх нь ирээдүйд би үүнийг хийх ёсгүй байсан гэх маргаан үүсэх үндэс болдог. Шинэ хуулийн хамгийн том давуу тал нь хөдөлмөрийн гэрээ гүнзгий ажлын байранд хугацаагүй байгуулах зарчим юм. Өмнө нь ажил олгогчид ажилтныг 1 жилээр гэрээ хийж жил бүр сунгдаг байсан бол одоо байнгын ажлын байранд хугацаа зааж гэрээ байгуулахыг хуулиар хязгаарсан. Зөвхөн удирдлагын чанартай ажил, төр орлон гүйцэтгэх ажил, эсвэл дагалдан суралцах зэрэг хугацаатай гэрээ байгуулж болно.
Тиймээс та гэрээ зурхтаа хугацаагүй гэсэн заалт байгаа эсхийг заавал нэгтлээрэй. Хэрвээ ажил олгогч үнэлэлгүйгээр хугацаа заасан бол энэ нь таныг хүссэн үедээ ажлаас чөлөөлөх боломжийг тэдэнд олгож байна гэсэн үг юм. Хоёрдугаарт хамгийн эмзэг бөгөөд чухал асуудал болох цалин хүс болон нийгмийн даатгалын тухай асуудал. Хөтөлбөрийн тухай хуулийн 101, 107-р зүйлүүдэд цалин хүсний бүтцийг тодорхойлсон байдаг. Таны гэрээнд үндсэн цалин гэж яг хэдэн төгрөг байхыг тоогоор бичсэн байх ёстой. Мөн нэмэгдэл хүс, шагнал урамшууллыг хэрхэн тооцох, цалин сард хэдэн удаа олгох зэргийг заавал тусгасан байх учиртай. Үүнтэй ашгүй холбоотой зүйл бол нийгмийн даатгалын тухай хууль юм. Ажил олгогч таны цалингаас суудхан авч буй хувь хэмжээг болон өөрсдөөсөө төлөх ёстой даатгалын шимтгэлийг сар бүр хуулийн дагуу төлж таны нийгмийн баталгааг хангах хэрэгтэй. Гэрээнд нийгмийн даатгалыг ажил олгогч хариуцна гэсэн заалт байгаа эсхийг хараарай. Зарим байгууллагууд цалингаа гар дээрээ бүрэн ав, даатгалаа битгий төлөвлөл гэсэн санал тавьдагч энэ нь эцсийн дүндээ таныг тэтгэврэх тэтгэмжгүй эмнэлгийн үйлчилгээ авах эрхгүй болгож буй эрсдэл гэдгийг санаарай. 3 дахь гол анхаарах зүйл бол ажлын нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал болон амралтын цаг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 84-99-р зүйлүүдэд ажлын цагийг 7 хоногт 40 цагаас сэтрүүлэхгүй байх, ажилтан бүр ээлжийн амралт идэх эрхтэй хүлжилсэн. Гэрээнд таны ажиллах цагийн хуваарийг тодорхой заасан байх ёстой. Хэрв та илүү цагаар ажиллавал түүнийг хэрхэн нөхөн амраах, эсвэл нэмэгдэл хөлс олгох тухай заалт заавал байх ёстой. Эцэст нь хэлэхэд хөдөлмөрийн гэрээгдүү бол ажил олгогчоос ажилтан тулгаж буй нэг талын тушаал биш, харин хоёр тал ижил түвшинд харилцан тохиролцож буй эрх зүйн хамгийн чухал баримтч юм. Таны гар үсэг зурагдсан тэрхүү цаас бол зөвхөн ажилд орсон гэдгийг эржлэх тэмдэг төдий зүйл биш. Харин таны хөдөлмөрлөх эрх, цаг хугацаа, мэдлэг чадварыг хуулийн хүрээнд хамгаалах бат бөх хэрэм юм. Тиймээс гэрийн заасан заалбуур, таслал бүрийг өөртөө ашигтай эсвэл Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсхийг асууж, тодруулах, шаардлагатай бол өөрчлөлт оруулах санал гаргах бүрийн эрх танд бий. Хөдөлмөрийн харилцаа эрүүл тодорхой байх нь таны амьдралын чанар, цаашлаад гэр бүлийнтэй сэтгэл санааны амгалан байдалд шууд нөлөөлдөг. Цалингаа цагтаа авах, ажлын ачаал тодорхой байх, нийгмийн даатгалтын тасралтгүй төлөвлөх нь таны гэр бүлийн эдийн засгийн баталгаа суурь болдог билээ. Тиймээс та бүхэн хөдөлмөрийн гэрээгээ зурхаас өмнө нэг бүрчлэн үг бүрээр нь сайтар уншиж, хуулийн мэдлэгээр өөрийгөө болон ирээдүгөө зэвсэглэх нь таны эрх үүрэг юм а. Эмийн чанар хяналтын үндэсний лавлага лабораторийн төслийн үйл явцтай эрүүл мэндийн сайд Бат Шугар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Дэр Сокоро Скалентинаар танилцжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус лаборатори байгуулагчнаар манай улс эмийн чанар аюулгүй байдлын хяналтыг илүү үр дүнтэй шуурга хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал жилд шинжлэх дээжийн тоо 2 дахин нэмэгдэж, шинжилгээний нэр төрөл өргөжин чанар аюулгүй байдлын үнэлгээ илүү хурдан үр дүнтэй болж, шинжилгээний хариу хүлээх явц эрс буурч, илрүүлэлтийн хязгаар хэмжилтийн наривчлал Мөн Монгол улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын жишг тогтоох үнэлгээний GBT-ML 3 түвшинд хүрэх суурь тавигдж, дотоодын үйлдвэрийн эмийн түүхийн эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэх юм. Бүрэн цахилгаан болон туулах цай уртасгагчтай тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй ангиллалд хамруулж ногоон дугаар олгохоор боллоо. Мөн дугаарын хязгаарлалтаас чөлөөлж нэгдүгээр игнэгээр зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Гэхдээ энэ нь Aqua Plus автомашиндаа иргэдэд ногоон дугаар олгож нэгдүгээр игнэгээр зорчуулна гэсэн үг огтоос биш юм. Харин Aqua Plus шиг хибрид бус PHEV эрчим хүчээр цэнгэлдэг хосолсон хөдөлгүүртэй машин ногоон дугаартай болж нэгдүгээр игнэгээр саадгүй зорчих юм. 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд 6 дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Цэргийн албаны тухай хуулийн 12-ын 7-д иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэлгээ авч очино. Харин хугацаа цэргийн албыг өөрийн биеэр хаах боломжгүй бол шалтгааныг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлж авч очих юм байна. Тухайлбал ар гэрийнхэн дүү нараа асардаг бол хорооноос ам бүлийн тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас баримт бичиг өргөдлийг авч очино. Гадаад улс оронд ажиллаж сурч байгаа бол сурч ажиллаж байгаа гэрээг хамгийн сүүлийн огнотойгоор нотлохоо болгоно. Баримт бичгүүд нотлохоо болох шаардлагыг хангасан бол цэргийн албанаас дараагийн цэрэг татлага хүртэл төр чөлөөлдөг байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Арим тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Ираны эсрэг Америкийн цэргийн ажиллагааг шүүмжилсэн холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Фридрих Мерцийн мэдэгдлийн дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Герман улс дахь цэргүүдийн тоог бууруулах тухай мэдэгджээ.
Тэрээр өөрийн Truth Social платформд нийтлсэн мэдэгдэлтэй Германд байрлаж байгаа цэргүүдийн тоог цөөрүүлэх боломжийг судлан хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү асуудлаар ойрын үед шийдвэр гаргана гэжээ. Холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Фридрих Мерц энэ 7 хоногийн эхээр Германы Марсберг хотноо оюутнуудтай уулзах үеэрээ Ираны эсрэг дайнд Америк нэгдсэн улс тодорхой стратеги алга байна. Иран Америк нэгдсэн улсыг чадварлагаар доромжилж байна гэд мөн Америк нэгдсэн улс Израиль хоёр Европтой зөвлөлтөлгүй цэргийн ажиллагаа эхлүүлсэн хэмээн шүүмжилсэн бол Трамп цахим сүлжээнд нийтлсэн хариу мэдэгдэлтэй Германы канцлер Ираныг цөмийн зэвсэгтэй байхыг хэвэн гэж бодож байгаа бололтой тэр юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна гэд Герман дахь цэргүүдийн тоог цөөлөх тухай мэдэгдсэн байна. За өнгөрсөн 3 дугаар сарын эхээр Фридрих Мерц цагаан ордонд айлчилж хоёр талын байр суурь нэгдмэл байгааг онцолж Трамп түүнийг анд нөхөр гайхалтай улс төр чимээн магтаж байсан юм а. Тэгвэл цэргээд цөөлөх тухай Трампын мэдэгдлийн хариуд Фридрих Мерц лавг гарагтай Берлинд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамптай тогтоосон түүний хувийн харилцаа өөрчлөгдөөгүй сайн хэвээр байгааг дурдсан байна. Пентагоны мэдээлэлээр Европ төвд Америкийн 86 мянган орчим цэрэг байрлаж байгаагаас 36 мянган нь Герман улсад байдаг байна. Харин Дональд Трампын хувьд 2017-оос 2021 оны хоорондох эхний бүрийн эрхийн хугацаанд ч мөн Герман дахь Америкийн цэргийн тоог цөөлнө гэдгээ мэдэгдэж байснаас гадна Ираны эсрэг дайныг дэмжихгүй байгаа талаар Европын холбоотнууд удаа дараа шүүмжилж байсан билээ. Трамп мөн лав гарах цагаан ордонд сарыг тойроод ирсэн Артемис 2 аяллаа сансрын нисгэгчтэй хүлээн авч уулзах үеэрээ Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан талаараа мэдэгдэж Владимир Путинийг ялалтын баярыг тэмдэглэх үеэрээ Украинтай түр эвлэрэл зарлахад бэлэн байгааг мөн Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хэлэлцээр хийхэд ойрхон байгаа талаар мэдэгджээ. Дараагийн мэдээг хүргэе. Энэ 7 хоногт Америк нэгдсэн улсад айлчилж байгаа Их Британий хаан 3 дугаар Чарльз мягмар гарагт Америк нэгдсэн улсын Конгресст үг хэлсэн бол 5 гарагт тэрээр Нью-Йорк хотноо зочлох үеэрээ 9-р сарын 11-ний террорист халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгсэн байна. 3 дугаар Чарльз хаан Конгрессийн дээд доод танхимын хамтарсан хуралдаанд үг хэлэх үеэрээ Европ болон ойрхон орнуудад тодорхойгүй байдал зөрчилдөөн үүсээд байгаа энэ үед Их Британи Америкийн нэгдсэн улсууд арчлыг хамгаалах үйлсд ямагт нэгдмэл байж үргэлж ойрын нефт холбоотнууд хэвээрээ байх болно хэмээн мэдэгджээ. Америкийн нэгдсэн улсын Конгресс тандаж үг хэлсэн Их Британи 2 дахь хаанаар тодорсон 3 дугаар Чарльз мөн Америкийн нэгдсэн улсаас Украинд өргөжлүүлэн тусламж үзүүлэх нь чухал болохыг онцлоод тусгаарлах үзлийн аюулыг анхааруулж мөн байгаль орчныг хамгаалах асуудлыг өөрийнхөө илтгэлтэй хөндсөн байна. Тэгвэл 3 дугаар Чарльз хаан хатан Камилагийн хамт 5 гарагт Нью-Йорк хотноо 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газарт Ground Zero дурсгалын зохицолборт цэцэг өргөжээ. Мөн тэрээр ёслолын үеэр Нью-Йорк хотын дарга Захран Мамданитай уулзсан ярилцаж Нью-Йорк, Нью-Жерси мужи улсуудын захирагч нартай уулзсан байна. За дараагаар нь тэрээр Нью-Йорк хотын хайрлам дүүрэгт очиж хүнсний аюулгүй байдлыг хангах, хотын хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн бүлгийнхэнтэй уулзаж дахиад хоололж хүүхдүүдтэй уулзаж ярилцсан байна. Сүүлийн мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын иргэний зарим паспорт тус улсын тусгаар тогтнолын 250 жилийн хойд зориулсан одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтөө хэвлэгдэхээр болсон байна. За Трампын хөрөг бүхий хязгаарлагдмал тоогоор хэвлэгдэн гарах иргэний паспортыг Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот дахь паспортын агентлаг олгоно гэж төрийн департамент мэдээлсэн байна. Дэлхийн улс орнуудын удирдагч нар өөрийн зургийг иргэний паспортын хуудсан дээр хэвлүүлсэн тохиолдол ховор байдаг ба Трампын хувьд бүрийн эрхийнхээ хугацаанд паспорт дээр хөргөө хэвлүүлсэн Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болох гэж байна. Төрийн департамент сошиал хуудсандаа нийтлсэн паспортын загвар дээр хавцны дотор талд Трампын ширүүн харцтай хөрөг болон түүний алтагдсан гарын үсгийг байрлуулсан бол паспортын арын нүүрэнд Америкийн зураач Джон Трамболын тусгаар тогтнолын тунхаглал хэмээх Америк нэгдсэн улсыг үүсгэн байгуулагч эцгүүдийн зургийг хэсэгчлэн тавьсан байна. За Америк нэгдсэн улсын нэрээр нууцлсан албан тушаалтны мэдээлснээр Трампын зурагтай паспортыг зөвхөн Вашингтон хотод биеэр ирж авах иргэдэд нэмэлт төлбөргүйгээр олгох бол уг паспортыг нийт хэдэн ширхгийг гаргах нь одоогоор тодорхойг байна. Үүний өмнө Дональд Трамп Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн хойд зориулан гаргах $100 дэвсгэрт дээр гарын үсгээ хэвлүүлж 24 каратын дурсгалын зоосон дээр хөргөө хэвлүүлж мөн Америк нэгдсэн улсын их тайвны институтыг өөрийн нэрэмжит болгож Трампын алтан карт хэмээх $1 сая үнэтэй цагаачлалын эрхийн картыг гаргаад байгаа лээ. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.
Төв цэг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.